Яг нойлж лайвын цаг эхэлж байна. За уламжлал ёсоор албан ёсоор эхлэхээс өмнө 10 минут хүмүүсийг лайвнд орж ирэх хүмүүсээ хүлээх зур 10 минут ярьж бай. За тэгэхээр 12 дугаар сар 12 сар манай лайвны үндсэн сэдв лайв болоод сургалт ивент клубхаусын руу явуулдаг сувгуудаараа энерги эрчимийн тухай ийм сэдвээр явагдах юм. За тэгэхээр өнөөдрийн хувьд бол бид энэ өнөөдрийн лайвнд бол хувь хүний бодлын эрчимийн тухай шинжлэх ухааны болоод Монголын уламжлалын арга ухаанууд бодлын эрчимийг яаж ашиглаж хэрэгэлдэг вэ гэдэг талаар явах юм байна. За энэ бол гол сэдв байх юм аа. Монгол уламжлал, Монгол ахуй ёс заншилд байсан. За бүр зарим тал дээр Монголын одоо бүдүүлэг болох ямар ч одоо цэцэн мэрэгэн гүн ухаангүй юм шиг ийм ойлголтоор хүртэл монголчуудын түүхийг арчсан. Бусад үндэстэн Монголын түүх цэцэн мэрэгэн гүн ухааныг авч ашиглаж хэрэглээд өөрийн үндэсний болтол нь хэрэгэлсэн. Одоо зэрэгэлдээ угсаатан үндэстнүүд монголчуудтай их Монголын үед одоо Монгол гүрний эв нэгдэлд орж явсан ийм улсууд маань энэ соёлыг бол Монголын соёл цэцэн мэрэгэн гүн ухааныг маш их авч хэрэгжилж амьдрал ахгүй. Тэр улсын соёл ёс заншилт шингэсэн ийм юмнууд байдаг. Энийг өгчхөд Монголын өвдөд бол эргүүлж хариу нэгдэхгүй буюу энийг өмчлөдөггүй байжээ. Тэгэхээр ямар нэгэн үзэл онол цэцэн мэрэгэн ухааныг өмчлөнө гэдэг бол энэ ангид нийгмүүдийн үзэгдэл. Тэгэхээр Монголын хаадууд их Монгол гүрэн хүн гүрнээс наашагаан хүн гүрэн Аттилагийн өмөрд хүннүү. За Чингисийн их Монгол гэдэг ингээд явах дээр өөрийнх нь тэр цэцэн мэрэгэн гүн ухааныг буюу нүүдэлчний соёлын гүн ухааныг бол нүүдэлчний соёлын гүн ухааныг ерөөсөө өмчлөдөггүй юм байсан. Энэ бол ардын гэдэг автраар дэлхийн соёл иргэншилд дандаа ховсгол, өөрчлөлт, дэвшилт оруулж өгдөг юм байх. Энэ маань л ерөөсөө хувь хүний бодол ямар байх вэ гэдгээс ерөөсөө энэ цагныг юм шалтгаалж байдаг юм. Энийг мэддэг учраас өмчлөх харамлах сэтгэлгээ байдаггүй. Ингээд тэр их гүрний төр төсийг бий болгож явсан. Хүн гүрний тулгар төрийн 2200 жил гарна тийм ээ. За их Монгол гүрний 800 жил гарна. За ингээд одоо ардын ховсголын буюу тусгаар Монгол улсынхаа 70 жил, 80 жил, одоо энэ чинь ардчлалын 30 жилтэй 100 жил боллоо шүү дээ. 11 онд тусгаар Монгол улс болж гарч ирснээр богд хаан засагтай Монгол улс гэж дэлхийн түүхэнд эргэж гарч ирсэн. Английн колонд эзлэгдсэн Могул, Манжийн колонд эзлэгдсэн Ойрд хоёроор 1750-ад оны үед Монгол дэлхийн түүхэн дотор Монгол гэдэг нэр хорхигдсон, хаягдсан. Энэ бол үндэстэн угсаатныг мэнд авч үлдэхийн тулд Тэнгэрийн хүсэл, Тэнгэрийн санаа, түүхийн зам байсан ийм юм. Энэ бол мянган жилээр эргэж давтагдж байдаг ийм үзэгдлүүдийн нэг л урсгал. За энийг бол нэрвэт хажраа гэж нууц товчонд хэлсэн. За энэ бол үндэсний үзлийн орон зай гүн ухаан зам замнал
гэдгийг хажираа гэж. За ингэхээр энэгээр бол 800 оны өмнө их иргэд сэргийгтэй Монгол гүрэн болсон. За Монгол гүрэн болтлоо бол хамаг Монголын Хабуул хаан гэдгээс Монгол гэдэг нэр гарч ирж ингэж яваад энэ Чингис хааны их Монгол гүрэн үндсэндээ хамгийн сүүлийнх нь 1750 он хүртэл оршин тогтнож байжээ. Их Монгол улс тэгээд ойрд баруун гар гэж тийм ээ. Зүүн гар гэж нэрлэгдсэн. Зүүн гарын улс гэж нэрлэгдсэн энэ манжид иргэшилд орсон. За энээс хойш нэг 220 жил 20-30-аад жил байхгүй байж исэн Монгол 11 онд эргэж дэлхийн давцсан түүхэн дээр гарч ирсэн. Одоо үргэлжилж байгаа нь 21 оноос ардын хувьсгал гэдэг энэгээр бол бүгд найрамдах засаглал руу хаант засгаас бүгд найрамдах засаглал руу орж ирэх гэсэн үг юм тийм ээ. Энэ дэлхийн нийтийн жишгийг дагаад. За ингээд энэ бол одоо хөгжиж явсаар байгаад колоч юм шиг хагас колоч юм шиг ийм байдлаар явж байгаад Оросын нөлөөлөл, Коминтерны нөлөөлөлд ингэж одоо засаглалаа натгуулж явж байгаад 90 оноос одоо жинхэнэ монголоор засаглалаа натгах нэ гэсэн чинь дахиад гадны нөлөөгөр буюу одоо Монголын өвөг дээдсийн одоо боших төр үндэсний үзэл нэрвэт хажираа гэж нэрлсэн 4 дахь нэрвэт хажирааг Чингис хааны их Монгол хийгээд ингээд одоо бид бол 5 дахь нэрвэт хажирыг 5 дахь нэрвэт ухамсарын хувьсгалыг дэлхийн хүндрэлтэнд оройлон хийх ёстой. Монголын цаг эхлэх нэ гэсэн үг юм. Эхэлж байна. Тэгээд энэ нэрвэт хажираа гэдэг бол Монголын үндэсний тэнгэр үзэл гэж нэрлэгдэж байгаа. Мөнх хөх тэнгэр гэж дээд оюунчлалаа нэрийдгсэн энэ үзлийг энэ бол цэвэр дээдийн шинжлэх ухаан юм аа гэж одоо манай зарим мэрэгдүүд одоо уншиж байгаа тийм ээ. Лекц сонсголтоо. Тэгэхээр энэ бол үнэхээр тэнгэр үзэл гэдэг бол жинхэнэ астрономи тийм ээ. Одоо бол за ингэхээр тэнгэр үзлийн онолоор энэнийг бол доройтол мөхлийн цаг дуусч одоо сэргэн мандах цаг эхлэх юм аа гэдгийг Чингис хааны айлдварт бол Монголын төр эмээлэн гэдсэндээ нэвхэхэд Чингис хааны үзэл онол гүн ухаан үндэсний үзэл онолын замнал дахин сэргэж энэ дэлхийн улс орнуудыг засан тохинуулнаа гэж хэлсэн. За энэ бол энергийн нэрэн эхэлж байгаа энэ цагтаа давхцаж байгаа юм. Инхээр Монголын өвөг дээдэс 800 он их Монголынхаа үед энергийн нэрний цэцэн мэргэн гүн ухаан буюу философиг үлдээжээ. Тэгтэл энэнийг нь одоо манай шинжлэх ухааны материалист философтой гадаадын үзэл онолоор тарихаан цанигилсан ийм одоо сэхэтнүүд бас зарим нэг нь тийм ээ бүгд биш шүү дээ чинь зарим нэг нь Монгол үндэсний тэр цэцэн мэргэн философи гүн ухаан байхгүй юм аа гэдэг ийм ойлголтоос одоо хүртэл салаагүй явж байгаа ийм сэхэтнүүд мэрсэр байдаг. Тэгэхээр энэ бол Монголынхаа түүхийг баллуурдуулсан 300 жилийн үр дүн юм аа гэсэн үг л дээ. Тэгэхээр тэдний буруутгал биш юм. За ингэхээр мэдээж гадаад буюу баруун зүүнний соёл, баруун зүүнний боловсрлоор боловсрсон улсуудад энэ бидний одоо Коминтерны бодлогоор 47 оноос Монголын түүхийг арчиж түүхийн их үнэт үүдийг ловирдж устгахын устгаж аваад ингээд Монголын түүхийг устгаж шинжилж хайснаар бол бид энийг мэдэхгүй болсон юм байгаа шүү дээ тийм ээ. Тэгтэл агуулх Чингис хааны маань дэлхий энэ соёл иргэншил дороотхын цагт дурсан санаад энэ их удирдахч бол төрийн дээд удирдахч байсан юм байна. Энэ бол Чингис гэдэг бол ерөөсөө философи байна гэдгийг нэрлэлхийлээд хайгаад эхэлсэн. За Чингис гэдэг цол бол үнэхээр философи юм. Энэ бол нөгөө сэтгэлийн эзэмдэх бас биеийн хаадах үлээ гэж цэцэн гүн сургаалдаа хэлснээр хүний сэтгэлийн эрчим буюу бодлын эрчим энэ бол эзэмдүүлдэг, эзэмшүүлдэг, эзэмддэг ийм одоо хүчтэй эрчим юм аа гэсэн үг.
За ингээд албан ёсоор 10 минут болчлоо уламжил ээлжид уламжлалаараа албан ёсоор бид лайван эхлэе. Энэ сарын лайв бол энерги эрчим гэдэг тийм ээ монгол нэр нь эрчим, даад нэр нь бол олон улсын нэрээр энерги гэдэг тийм ээ орсоор нэрлэжээ бид. За ингээд хов хүний бодлын эрчим гэдэг тал дээр бол өнөөдрийн лайв явахыг. За бодлын эрчим ямар вэ гэдгийг тийм ээ. За энийг бол шинжлэх ухааны квантын физик буюу метафизик байсан нь одоо ухамсарын физик байсан нь квантын физик болоод эгэл бөөмийн физик болоод ирэнгүүтээ энэнийг одоо тодорхойлж байгаа шинжлэх ухааны судалгаас тодорхойлолтууд. Энэ бодолд хэдэг эрчимийг нитрин энерги гэж нэрлэсэн байгаа. Сансрын 4 дахь эрчим гэж нэрлэгдээд судлагдсан. Мэдээлэлт хэдэг зөөдөг сул хэлбэртэй нам үйлзэлтэй гэрлийн хурднаас 5-аас 6 дахин илүү хурдтай ийм эрчим байна гэж хэлсэн. Энэ бол ахуй биеийн дээр буюу хов хүн таны бодлын эрчим юм шүү гэж тийм ээ. За энэ эрчмийн тухай бол бас шинжлэх ухааны судлаачдын нөгөө хүний хүслээс хамааралтай бодлын эрчмийг судалсан судалгаа нь бол амьдрал ахуй дээр тийм ээ. Олон хүний тэр хүсэл бодлоос гарсан энерги ямар хүчтэй вэ гэдгийг тодорхойлсон security буюу нууц бодол биелдэг энэ төргээд нэртэй тийм ээ. Ном судар байгаа шүү дээ. За энэ тэгтэл Монголын өвгдөдс энэ бодлын эрчмийг 800-ны өмнө нэрлэхдээ удамшил 5 хүчин дор гэж тийм ээ энергийн эрчмийг хуралдуулж иж хүч болдог. Хуралдаагүй бол энэ хий байдаг тийм ээ энэ юм байгаа шүү дээ. Буддын болоод шашны гүн ухаанд бол энийг хий гэж нэрлэж байна. Тэгтэл энэ хийг хуралдуулаад хүч болгохыг мөнх тэнгэрийн хүчин дор гэж нэрлэдэг байсан. Тэр хүч болгохыг бол эрчис болгоод элчсийн хэрэглээд хүч болгоод ирэхийг бол бодлын эрчим хүч гэж хэлэх юм тийм ээ. За энэнийг бол 800-ны Монголын өвгдөдс тэр 5 эрчим дотор нэрлэж чадсан. За ингээд энийг бол төр бол энэ бодлын эрчим ямар байгаа вэ гэдгээс хамааралтай бүтдэг юм а гэдгийг тэр онолцсон цэцэн мэрэгэн ухаан нь бол тэр Чингис онол гэж тийм ээ. Одоо дэлхийн нийтэд бол Pax Mongolica гэж ирлхийлж байгаа. Чингисийн их Монголын төр бол Pax Mongolica байсан байна гэж ингэж нэрлэж байгаа. Энэ дээр бол тэр сэтгэлийн эзэмдөөс гэдэг чинь бодлынх нь хүчийг эрхшээчих юм бол бие нь хаадах үлээ гэж хаан дээдс маань хэлсэн байгаа энэ эрчим. За энэ бол хөх эрчим гэж давхуу гарвал тийм ээ. Хөх нүүдэл хөх эрчим шүү гэж хэлж байгаа. Энэ мэдүүл зохын эрчим гэж төрийн философитон бол хэлэгдсэн байх юм. За мэдүүл зохын эрчим гэдэг бол юу мэдэж байна тэрнээсээ бодол нь ургаж байдаг. Тэгэхээр юуг мэдэх вэ гэхээр 5 мэдрэхүйгээр дамжуулж хий хуралдуулаад тэргээр 5 мэдрэхүй гэдэг эрхтэн ажиллаад энэ дотроос мэдлэгийн эрчим буюу бодлын эрчим ундарч байдаг юм болно. Хүний бор тарихын дотор бол уураг тарих, бор тарих, өнчин тарих, баг тарих, урт товтор тарих тэгээд бүр эртний тарих гэж хамгийн сүүлд олж судалж байна. Ийм байна. Тэгэхээр энэ тарихын дотор бор тарих гэдэг маань бол мэдээллийг хадгалдаг, эсээс бүрддэг энэ острогчийн атом молекул нь бол ийм бүтэцтэй юм а гэсэн үг. Уураг тарих бол мэдээллийг боловсруулад бор тарих руугаа нөгөөд бор тарихыг хадгалдаг юм. Энийг Монголын өвгдөдс хизээнийсэн ахуй гараа зөв бэлгээрээ мэдэрч чаддаг байж. За ингэхээр энэ нь 5 мэдрэхүйгээр дамжуулсан гадны мэдээллийг тийм ээ объектив буюу субъектив мэдээллүүдийг өөрийнхөө тарих руу авчиж хийж байгаа нь бол боловсруулж байгаа юм. Тэгээ бор тарихиндаа хадгалсан тэр хадгаламжаас бодол ямар хүчтэй вэ гэдэг нөлөөлөлтэй юм. За ингээд энэнийг бол хөх эрчим буюу мэдүүл зохион эрчим гэжээ. Мэдүүл зохион эрчмийг маш сайн хурааж энэ нь бол боловсрал буюу эрдэм мэдлэгийг сайн хураагаад байна гэсэн үг шүү дээ. Эннээс бодол нь ариун байх уу, бохир байх уу гэдгийг шалтгаална. За тэгэхээр ариун сэтгэлээр
цэнэглээгүй бодол буюу тархины тэр мэдүүл зохихын эрчим гэдэг бол цэвдэг харгас байдаг. Тэгээ тэр нь бол хүний дотоод шүүрлийн даавар гормоноос шууд хамааралтай байдаг. Энэ нь сөрөг болгоод ажиллаад хоруу чанартай болгоод ажиллаад байх юм бол нөгөө хүний бодол бохирддог, солио орол гэдэг юм тийм ээ, галзуурал гэдэг юмд хүргэдэг. Тэгэхээр энэ нийгэм бол одоо бодлын эрчмийн галзууралд орчод байгаа байхгүй, солио оролд орчод байгаа юм тийм ээ. Тэгээд дамаа суурьнд бол ингэхээр энэ суурин соёл иргэншил дэлхийн хэмжээгээр суурин соёл иргэншил бодлын эрчмийн галзууралд орчод байгаа. За тэгэхээр энэ бол яг илэрсэн юу вэ гэхээр нөгөө цагаан солио, хар солио гэж хэлдэг тийм ээ. Номын цагаан солио гэж хэлдэг. Маш их ном үдсэн хүрцүүд хүртэл улсууд хүртэл бодлын эрчим нь бохирдсоор байгаа нөгөө сэтгэлээрээ ариусгахгүй ухаанаар нь тэрнийг зэгцлэхгүй байсаар байгаад нөгөө их мэдсэн мэдлэгтэй солио ордог ийм үзэгдэл байх шүү дээ. Амьдрал дээр байгаа тийм ээ. За ингээ гудамжинд янз янзын юм солиотой юм яриа л явж идэг. Тэгсэн мөртлөө маш их мэдлэгтэй тийм тарихын зөндөө байгаад тийм ээ. Энэ бол маш их газар авах нэ. Энэ за энэ бол энэ коронавирусын дараа бол бүрч их газар авна гэдэг нь тодорхой. Энийг 800-ны өмнө бидний өвд эдсч тэр бошигтон хэлсэн байгаа. Одоо ч гэсэн судлаачид бол хэлж байна. За энэ нэг бясалгалын онолоор бол энэ хүрдний гацаа буюу сөрөг төлөв гэж хэлдэг. Тархины булчирхаан систем гацч сөрөг даавар ялгаруулж сөрөг эрчим энерги сөрөг оюунчлал бий болгож удирдахыг хэлж байгаа юм тийм ээ. Тэгэхээр энийг одоо дамзан арвж явахдын яруу нарихт бол биш тийм. Там хэмээн тэр нь хааваа гэм. Тамдаггүй явах юм бол там тэр болно гэж тийм. Тэгэхээр энэ бол бодлын эрчим чинь дандаа буруу байвал тамыг бүтээж идэг юм аа гэж. Тэгэхээр ийм л тамын нийгэм бүтээгээд байдаг юм байна. Энэ бол бодлоос ундартай ургаатай юм байна гэсэн үг шүү дээ. За ингэхээр та бодлоон сайхан ариун байлгыг гэвэл энтэйгээ тэмцэх ёстой. Ерөөсөө бодлын эрчмийг нейтрина энерги гэж нэрлсэн. Тэрнийг хөх эрчим юм шүү. Энэ хөх торсын эрчмийг хөх эрчим юм шүү гэж хэлсэн. Энэ бол өстрөгчийн атом молекулын 570 мянган санахаа 480 мянган мэдээлэл боловсруулах хавтан буюу майнбордыг ажилуулж байгаа энэ хэлбэр юм шүү тийм ээ. За тэгэхээр энэ бол сөрөг бодлоор энийг хэлэхэд байх юм бол хар бодол гэж тийм ээ. Хар зам гэж энийг хөхүүлэн дэмжсээр байгаад аюул болгодог ийм л үзэгдэл байгаа юм л та. Тэгэхээр энийг ариусгадаг юм бол хүний сэтгэлийн ариусгал буюу өнөө үндсэн 5 булчирхаанаас гарч байдаг даавар гормонууд нь сөрөг болж ялгараал байвал дандаа сөрөг төлөвөнд хичээгээд л тэгэл энэ нь одоо солиорол гэдэг юм төрөлдөх бодлын эрчим юм байгаа юм. Тэгэхээр эерэг сэтгэлээр өөрийг нь дандаа хянж засаж байвал энийг бол одоо ахуйчлагтан дотор тэгээд ярих гэж бодлоо тийм ээ тархинд байгаа ургаж байгаа бодлыг сэтгэлд байгаа хариуцлагаараа одоо хүмүүжүүлж байхыг хэлж байгаа юм л да дотор хүнтэй ярих гэж. Ингэж чадах юм бол тархиндаа хураасан мэдүүл зохихын эрчим буюу мэдлэгийг их эрдэм хураасан ч гэсэн энэ нь одоо сөрөг байдаггүй юм үзэгдэл юм. Тэгэхээр энэ бодлын эрчмийг дандаа сөрөг байлгаснаас болж хүний тархин дотор энэ ариун даавруудын ох болдог тархинд одоо үйлчлэл үзүүлдэг метилатин гэдэг фермент хамгийн сүүлд олж байгаа энэ фермент л байхгүй болчдөг юм байна. Энийг 800-ны өмнө бидний өвдөж ахуй ёс заншилдаа таньж энэгээрэн ахуйд төр ёсны философи ёс зүйгээр засагладаг ийм философиг цэцэн мэрэгэн ухааныг бий болгож тавьсан. Тийм учраас энэ цэцэн мэрэгэн төрт ёсны нүүдэлчний соёлын ёс заншил дээр тулгуурласан айлын засаглалтай эннээсээ ахуйд төр бий болгодог тэр цэцэн мэрэгэн ухааныг ирээд хайгаад байгаа маа гэсэн. Энэ маань бодлын эрчимээр тулгуурлаж хөгждөг юм байна. Тэгэхээр энэ бодлын эрчмийг ариун байлгаж өгөхгүй юм бол та тархичд солиоролд ордог юм байна шүү. За ингээд солиоролд орчих дээр нь ерөөсөө тэр метилатин гэдэг фермент тэр бол нөгөө 1 мм-ийг 100 сая хуваасны нэгтэй тэмцэв хэмжээний тийм бичил фермент байна гэд. Энэ нь бол тэр нөгөө
эрнийхээ дээрхээ буюу амин чанарыг хэлхэж байгаа нуклеотидүүд дотор орж байгаа ийм одоо бүтц юм. Энэ бол бүх ариун дааврын дээд охин юм шүү, тийм ээ. За энийг л мэддэг байсан учраас. Тэгэхээр энийг шинжлэх ухаан судлаад бол энэ бясалгалчдад лам хуургуудад энэ метилатын бол маш илбэг байна. Энэ одоо бүрэн хангалттай байдаг юм байна. Энэ метилатинтэй хүн бол ёс зүйтэй, ёс цадигтай, жудагтай, хүн чанар, мэс чанартай, энерх нэгүүлсэх сэтгэлтэй байна. Энэ нь байхгүй болчих дээрээ метилатын гэдэг пирамид тарихинд ерөөсөө байхгүй болчт юм байна гэж Дамаан улс төрийн хүмүүст бол энэ ерөөсөө алга байна гэж ингэж судалсан байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бодлон дандаа бохир байдаг. Би яавал өөрийгөө хамгаалах уу гэдэг тэр ширэнгийн хуулиар энэ бол амьтанд байхгүй гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ жишээлх юм бол бөөрөн дээрээс гардаг адреналин гэдэг даавар сөрөг болохоор яг амьтны ширэнгийн хууль гэдэг буюу амьтны хуулийг биелүүлдэг. Энэ нь өөрийгөө тийм ээ оршихуйн хамгаалахын тулд боловсралтай байна гэж алтан дээдгэр юм бидний дээдсийн цэцэн мэргийн ухаанд оршихуйдаа эзэн байхын тулд боловсрал болдго юм шүү. Харин энэ бол гэгэрэл биш ээ гэж хэлсэн байдаг. Тэгээд тэр оршихуйгаа хамгаалахын тулд боловсрал нь өөрийнхөө хураасан элдв аргаар хураасан хөрөнгийг хамгаалахын тулд маш их цэвдэг болдог, ёс зүйгүй, увайгүй болдог ийм үзэгдлүүд бол тэр удирдах ажил хийсэн улсуудад их байдаг юм байна шүү. Тэр хөрөнгө хураасан улсуудад их байдаг юм байна шүү гэдэг одоо шинжлэх ухаан судлаад тогтоож шít. Тэгээд нөгөө капиталын эздүүдэд бол метилатын юу ч алга байна гэж тийм ээ. Нөгөө коммунистууд буюу тэр увайгүй тийм одоо оюунчлалд эзлэгдсэн нөхдүүдэд метилатын ерөөсөө байхгүй байна гэдгийг хэлсэн. Ийм учраас энэ цаг бол тэр метилатиныг эрчимтэй ялгаруулж өгдөг бяс илгалын ухаан буюу Монгол хаадын бол суу залын ухаан гэж хэлдэг. Тэр бодлыг ариусгадаг тэр ухааныг залин ухаан гэж хэлээд байгаа юм шүү дээ, тийм ээ. Суу ухаан гэдэг бол дээрээс тэр бодол илгээж байгаа тэр мэдээлэл мессежийг хүлээж авч байгаа чадвар юм. Энийг бол зөв бэлэг гэж хэлнэ, тийм ээ. Тэгэхээр хүний хувь хүний тарихнаасаа тэр нөгөө бор тарихынд хураасан мэдээллээсээ ургуулж ундрааж гаргаж ирж байгаа юм бол бодол. За энэ бол сөрөг байх юм бол дандаа муу ёр гэдэг бодлыг үйлдвэрлэдэг байхгүй юу, тийм ээ. За ингээд нэг л совин татаад байх чинь муу ёруу сайн ёруу гэдэг одоо ингэж ярьдаг ийм л байсан, тийм ээ. Тэгэхээр энэ бол бодол юм шүү дээ. Бодол совин гэдэг бол тийм ээ. За зөв бэлэг гэдэг бол дээрээс шууд орж ирсэн мэдээллийг барьж авдаг чадвар юм. Энийг бол одоо орж ирж байгааг нь бол онгод хэмээн нэрийтгэсэн байгаа, тийм ээ. За онгод бол хөрөөсөө хүний тарих руу бодол бодоогүй байхад нь орж ирж байгаа мэдээлэл мессежийг хэлж байгаа юм шүү дээ, тийм ээ. Онгодын өглөг гэж энийг хэлдэг. За энийг бол шинжлэх ухааны болоод хөгжмийн тийм ээ яруу найргийн агуу их суутнууд бол энэ дандаа онгод л хэрэгжилж байдаг, тийм ээ. Энэ бол хувь хүний тарихнаас ургадаг бодол биш юм. Энэ бол дээрээс ирж байгаа оюун санааны мэдээллийг хүлээж авдаг чадвар юм. За ингээд энийг орж ирж байгааг нь онгод гэж нэрлэжээ гэсэн үг шүү дээ, тийм ээ. За ингээд барьж аваад түүнийг өөрийнхөө цэцэн мэрэгэн сайхан ухаанаар сүлээд сэтгэлийн ариуслаараа цэнэглээд гаргаад ирж байгаа нь бол яруу найрын буюу алтан дээд аялгау буюу хөгжмийн аялгауны дээд болдог, тийм ээ. Шинжлэх ухааны бол асар том ололт нээлтүүд болдог ийм зүйлүүд. Тэгтэл тэр асар том ололт нээлтүүд гэдэг нь сэтгэл нь ариуссан, бодлон зэгцэрсэн хүнд бол цэвэр ариун бодолтон болсон хүнд бол ерөөсөө л агуу зүйл хожимо энгийн байдаг юм аа гэж. Дандаа энгийн байдаг юм шүү гэж. Ийм энгийн л зүйл байхгүй юу. Тэгэхээр бодлын эрчим гэдэг маань бол ерөөсөө л өөрийнхөө тарихын дотор тэр нуклеотидууд гэж нэрлсэн үндсэн 4 нуклеотидуудыг нэрлэж байгаа. Энэ нуклеотидуудын дунд тэр метилатын гэдэг пирамид, тийм ээ. Метил гэж одоо метилийн спирт гэж нэрлээд байдаг, тийм ээ. Энэ нэвчих чанар цайтай төмөр махбодын гормон гэсэн үг шүү дээ. Метилатын гэж, тийм ээ. Метал гэж бол төмөр махбодыг хэлнэ, тийм үү? За ийм метэр. Тэгэхээр энэ пирамидыг л тарихандаа бий болгож чаддаг улсууд бол бясалгалчид юм байна шүү. Тэгэхээр энэ бясалгалаар энэ бодлын эрчмийн цэгцэлж
огт муу бодол тэр боролдоггүй зарагддаггүй барааны сурталчилгаа шиг реклам шиг тийм хэрэггүй хогийн бодлуудыг тарихнаасаа цэвэрлж ариусгаж хайж явах ёстой юм аа. Тэгжээж дараа нь та эерэг сэтгэлийн боловсрлоор тэрнийг цэвэрлэх гэсэн үг шүү дээ. Ингэжээж энэ оюун чин эрүүл байх юм байна шүү. Тэгэхээр энэ нь бол хүний дотоод шүүрлийн бүх булчирхайн үндсэн элемент болдог тэр нуклеотидуудыг бүрдүүлж байгаа химийн 108 төвшин сайхан гэж Монголын үг дээдс нэрлсэн химийн 108 элементийг өөрийнх нь биеийн дотор үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэлийг нь төмөр махбод буюу одоо жишээлбэл метил гэж хэлээд байгаа юм даа хэлээд байгаа. Төмөр махбодын ах гэж хэлж байгаа гэсэн үг шүү дээ. Тийм ээ, ингэж орчуулж болох юм тийм ээ. Ингээд энэ төмөр махбодоос булчирхайн системийг ялгаруулж байгаа. Нөгөө булчирхайн систем нь төмөр махбод байхгүй юу? Тэндээс ялгаруулж байгаа ариун даавруудын бодисын солилцоо бүрэн хийгдэж чадсанаар хамгийн дээд ох шимэн охин тархин дээрж нөлөөлж чадсанаар тэр метилатин гэдэг фермент болж гарч ирж байгаамаа. Энийг бол ерөөсөө энэ Монгол энэ дэлхийн суут бясалгалч сэтгэгчд бол энийг дандаа хэрэгжилж ирсэн юм. Тэгээ бясалгал гэдэг бол хүнд энгийн хүнд ч гэсэн байж өгдөг зүйл юм шүү. Энэ нь сэтгэл нь ариусаж бодлоо тэр оюуныхаа мухардл төөрөгдөлд ордог тэр цэвдэг харгас болгодог тэр мэдээллийн төөрөгдөл дотроос сэтгэлийн ариусгал гэдэг буюу тэр ариун дааврын гормоны дээд ох бал болдог тэр зүйлээрээ тархиан зэнгэлхийг л хэлээд байгаа юм шүү дээ. За ингэхдээ л нөгөө тархинаас гарч байгаа сэтгэц гэдэг үйлдэл маань субъектив үйлдэл маань сэтгэл гэдэг сайхан ариун дааврын ферментүүдээр хэлхэгдээд ирэхээр энэ бол сэтгэл санаа ариун болдог тийм ээ. Оюун санаа цэвэрч тунгалагчдаг ийм л болох юм. Тэгээд ухаан санаа гадагшагаан тэлж эхлээд ухамсарын биений хязгааргүй эгнэшгүй сацаргалт буюу кристалл авратан болгодог. Тэгэхээр та бодолч нь бохир байвал бодолч нь дандаа хар хор буцлагсан, хардсан, айсан, атаархсан, уурсан бодол байгаад л байх юм бол энэ бодлын эрчим чинь таныг улам хөнөөж байдаг хар мэдээллийн, хар энергийн эрчим юм байна шүү гэдгийг л ухаарчих хэрэгтэй. За ингээд энэнийг бол бид нар ариун чанарт эерэг даавраар энэ мэдээлэл бодлын эрчмийг эерэг болгож засаж байдаг энэ хичээлийг бид нар цуврал болгож заадаг юм аа. Тэгээд энэтэй холбогдуулаад та бодлон ариун байлгыг гэвэл сэтгэлийн ариун байлга, сэтгэлийн ариун байлгыг гэвэл дааврын ариун чанарт болго дааврын ариун байлгах аргыг бид нар зааж өгье гэсэн үг юм байхгүй. Бид өвөг дээдсийн уламжлалт ёс заншлын цаана байдаг цэцэн мэрэгэн гүн ухаан буюу тэнгэр үзэл гэж нэрлэгдсэн мөнгө хөх тэнгэр гэж нэрийтгэгдсэн энэ үндэсний үзэл онолоороо энэний чинь уламжлалт ёс заншилтайган хэлхэж байгаад шинжлэх ухааны яг энэ судлаад эрэлхийлээд байгаа энэ онолуудыг цэгцлээд ирэмблээд тэгээд ариун сайхан бодолтон болгодог ийм юмруул хөгжүүлээд оруулаад өгнө гэсэн үг юм шүү дээ. За ийм учраас бодлыг ариусгах гэдэг бол хэцүү. Одоо та бодлоо ариусгая гэдэг ингээд суухтал бодлоо шинжих ёстой юм тийм ээ. Тэгтэл яах вэ тийм ээ? Юу ч бодохгүй байгэнгүүтэл тань руу чинь өчнөн бодол асгарч эхэлнэ тийм ээ. Танаас өчнөн бодол ундарч эхэлнэ. За ингээд нөгөө бодлоон дагаад явгууд чинь дандаа нөгөө нэг атаархсан, гомдсон, айсан, уурссан, хорссон, хорлсон бодол гарч ирээд байвал тэгээд явахгүй гэсэн үг байхгүй юу? За ийм учраас энэ цэвэр ариун бодолтой байхын тулд бид даавраа ариун болгох ёстой. Даавраа ариун болгоно гэдэг бол сэтгэлийн ариусгал юм аа гэдэг. За ингэхээр хар бодол байх юм бол таны дотоод сэтгэл тэр чигээрийн харалж байгаа. Тэгээд сэтгэл харлана гэдэг бол хорлол болдог ихийн зүйл байхгүй юу? Энээс л одоо имиж, энээс л зүхтааж, энээс л зайлж холдож сурах ёстой.
За ингээд нэг хүн 1 минутанд 60 секундэд хэдэн бодол үйлдвэрлэх вэ гэж тийм ээ. Энэ бол нэг тооцоо бий л дээ шинжлэх ухааны. За яг тэгээд дүгнээд ингээд хэлэнгүүт чинь өдөрт 18 цаг ажиллаж амьдарч хөдөлгөөнтэй ингэж явхад сэрүүн тонголог байхад өдөрт 60,000 бодол үйлдвэрлэдэг хүн. Нэг ийм судалгаа байдаг. 60,000 бодол тийм ээ. Тэгэхээр 60,000 бодол энэ дотор ёстой нэг дургу хөргсөн, уур хөргсөн тийм бодлууд туйлын их бий. Тэгээд та бодлоосоо ангижрийгээд ингээд суугаад үзээрэй. Тэнгүүд чинь асар их бодлоод ундарч эхэлнэ. Бүр учраа алдна тийм ээ. Гэхдээ энийг хаяа яасан хэцүү бодлоо, энийг хаяа яасан хэцүү бодлоо, энийг хаяа. Энэ ямар муухай хорон бодлоо, энэ ямар муухай атаархсан бодлоо, энэ ямар муухай тийм ээ хардсан, сэрдсэн бодлоо гэдэг ингээд хаяатай гэсэн үг шүү дээ. Ингэж бодлыг хаяж чадах юм бол юу ч бодохгүй гэдэг болоход таны тарихны нөгөө 3 хэмжээс байгаа юм тийм ээ. Вибрац буюу давтамж, резонанс буюу долгисол, дойл буюу цохилт гэж тийм ээ. Дээшгийн уур хүрсэн бодол, дээшгийн хамгийн хар бодол тийм үү? Хайр хүрсэн бодол, доошгийн хамгийн цагаан бодол. Энэ хоёрын хооронд савлгаагийн дойл гэж хэмжиж байгаа юм тийм үү? Энэ хоёрын энэ 3 хэмжээст бол тархи чинь маш их мэдрэлийн ядаргаа буюу тэр солио оролд оруулдаг ийм тийм ээ долгислын давтамж юм. Тэгвэл та огт бодолгүй гэдэг дээр өөрийнхөө тархийг хүргэж өгч чадвал энэ таныг хамгийн муртаа 30 минут л зовоодог гэж байна. Одоо бясалгалчдын судалгаар л дээ тийм ээ бясалгалын онолд 30 минут юу ч бодлого гэдгийг хийж тестч тавьчих сурах юм бол энэ ерөөсөө хураагддаг. Тэгэхээр 30 минутын дотор одоо хичнээн бодол үйлдвэрлэж болно тийм ээ. Тэгээд бодлоон дагаад бүр одоо сансар доктор 30 минут бол энэ одоо юу гэдгийг тийм ээ Америк, Солонгос, Япон гэдэг тэнэд явчихсан ийм бодлууд байж их. Бодол бол ямар нэгэн унаа өмдөггүй тийм ээ ямар нэгэн хаалга шатаар явдаггүй тийм ээ. Бодол гэдэг бол хамгийн дээд хурдтай эрчим үйлдвэрлэдэг шүү дээ тийм ээ. Энэ бол сая 650 км секундын 1 секунд тийм ээ. Сацрахалт одоо алсад очиж чаддаг ийм эрчим нейтрин энерги бол тийм ээ анхны хурдан шүү. За энэ нэг сөрөг бодол болгочих юм бол ямар юм болох вэ? Тийм ээ энэ бол зэвсэг. Тэгээд энэ зэвсгийг бол тэр зэрлэг сагсагууд гарч ирээд ийм зэвсгээр таныг хордуулах болно шүү. Хар бодлоор гэсэн үг тийм ээ. Айдсын бодлоор хордуулна шүү. Тэгэхээр нь та энэний эсрэг торлог сагсакийг барьж хэрэглээрэй гэсэн бидний үйл дээдсийн 800-ны өмнө нөгөө Чингисийн төр тясан эргүүл цэргэнэ гэдэг энэ дээрээс эхэлдэг. За тэгэхээр 60,000 бодлоос одоо та жишээлх юм бол 30 минутанд л юу ч бодлого гэдгийг хийж сур. Тэгэх юм бол тарих чинь маш сайн амарна. Тарих бодлын тэр солиорол дундаас ангижирч чадах юм бол төмөр мохуудын чинь удирдлага хаан булчирхай гэж энэ тарихын дотор чинь байгаа. Тэр булчирхай эерэг тогтолцоо буюу симпатик тогтолцоо гэдэг командыг таны төмөр мохуудад чинь буюу нөгөө металлыг үйлдвэрлэж байгаа. Металлыг үйлдвэрлэж байгаа металл дунд чинь энэ бол бий болно шүү гэсэн үг шүү дээ тийм ээ. Энэ. За ингэж чадах юм бол ариун даавар ялгарч эхэлнэ. За энэ л бясалгал юм. Тэгэхдээ энэ бол өдөрт 15-аас 20 минутаар 2хан удаа энэ та хоол идэх шиг, цаа унд уудаг шиг энэ бодлоос ангижрах бясалгалыг хийж сур. Энийг төвлөрөх бясалгал гэж хэлдэг юм а гэж ингэж хэлээд байгаа юм. Мэргэд дээдсүүд маань. За ингээд бодлоос ангижирч хууд таны одоо нөгөө энергийн долгисол буюу вибрац, резонанс, дойл гэдэг 3 үйлдэлүүд чинь хэвийн хэмжээнд хүрч эхэлнэ. За яг хэвийн бус байгаа нь бол бета долгион буюу бета төвшин гэж нэрлэгддэг. 1 секундэд дээшээ доошоо туйлын цохилт нь 2G-гээр хэмжигдэх гэсэн үг шүү дээ тийм ээ. Туйлын цохилт нь 17-оос 22 дойлын 1 секундэд шүү тийм ээ. Дойлын цохилт үзүүлж чаддаг. Нөгөө тарихны бичлэг хийдэг. Ингэж савладаг тийм ээ. Энэ бол эмоц буюу сэтгэлийн хөөрөл, мэдрэлийн ядаргаанд оруулдаг ийм зүйл юм. За энэ
Тэгэхээр мэдлэгийг хурааж авахд бол энэ эмоц зайлшгүй хэрэгтэй. Харин энэ эмоцоос байнга салж өөрийг хянж байдаг сэтгэлээ хөгжүүлэхгүй бол дандаа юмд эмоцоор хандах юм бол тэгээд та сэтгэл мэдрэлийн ядаргаа буюу солио оролд орж мэднэ гэсэн үг байхгүй. За ингэхээр та энэ бодлоос ангижрах энэ үйлдэлийг өөртөө зөв хийж сурах аваас дадуулж энд мэрэгшиж нөгөө хоол ундшгэн энийг өөртөө хэрэгжүүлж чадах юм бол нөгөө бодлын эрчмийн долгисол чинь 1 секундэд тэг дойлын цохилт үзүүлдэг хэлбэрээр хүрнэ. Энд 5 хэмжээс гэдэг юм тийм ээ. За бета долгион, альфа долгисол, тета долгисол, дельта долгисол, гамма долгисол. Энийний дараа шинжлэх ухаан нэрлэж чадаагүй философи бясалгалын гүн ухаанд бол шашны болоод тийм ээ тэнгэр үзлийн философи байгаа Монголын мэрэг дээдсүүд бол хэлсэн байдаг ламбда долгион гэж гэрэл болж цацардаг ийм долгисол байдаг ламбда гэж тийм ээ. Энийг бол шинжлэх ухааны нэрээр нэрлэхдээ одоо судлаад нэрлэхдээ юу гэж нэрлэв гэхээр холограф бясалгал гэж нэрлсэн гэрэлж шилж цацрах бясалгал гэсэн үг л дээ. Ийм. Тэгэхээр Чингис хааны бясалгал бол ийм бясалгал байсан. Харин одоо бид бол холограф бясалгалд ерөөсөө хүрч чадахгүй байгаа юм. Яаж бясалгаж байна уу гэхдээ ерөөсөө судлаад ингээд шинжилээд энийг харсан чинь трансмишн бясалгал транс дорох гэж тийм ээ. Зүгээр хоорондын холбоосон дордог өнгөнд төөрдөг бясалгал дотор л гацч чадах. Тэгэхээр хайрыг бясалгахгүй байх гэсэн үг байхгүй юу? За ийм байна. Тэгэхээр зүгээр л бодлоо бясалгачдаг. Энэ бол аюултай гэдгийг бас хэлсэн байгаа. Бодол бясалгах юм бол энэ хоосон чанарын данд бүхэн шүү гэж алтан дээдгэрийн хэлсэн байгаа. Тэгээд энээс ангижрахын тулд тэр торсын технологи гэж одоо шинжлэх ухаан нэрлэдэг байгаа. Тэр торлог саксакийг зэвсэг болгож бариарай л гэж хэлсэн байдаг. Бидний хаад дээдсийн мэрэгэн гүн ухаан ингэж хэлсэн байгаа юм тийм ээ. За ингээд нөгөө бодлын эрчим маань энэ 5 долгислыг дамжихтаа эхлээд бета дээр байх юм бол 17-оос 22 дойлын цохилт үзүүлж идэг. Энэ нь яг гоо тийм ээ. Нөгөө солио оролд оруулдаг дээд туйлын нөгөө эмоцийн үр дүн байхгүй. Эгоны үр дүн байхгүй тийм ээ. Тэгэхээр энэнийг хэвийн болгох юм бол альфа долгисол дээр 1 секундэд 7 дойлын цохилт үзүүлдэг хэвийн шинжин. За тэгвэл 1 секундэд дойлыг хэлээд байгаа шүү тийм ээ. Резонанс нь бол дойл нь багасаад байх тусмаа үйлчлэл нь бол одоо их сайхан жигд хэлбэртэй долгисол нь тийм ээ. Үйлчлэлийн долгисол нь болж ирнэ. Давтамж нь яг хэвийн болж ирнэ. Тэгэхээр энэ нь бол 3 жирийн яваад орчдөг юм бол гэсэн үг. Үнэн. Тэгэхээр одоо шинжлэх ухааны нөгөө фото аппаратаар хэмждэг энийг хэмждэг багцнууд нь бол 2G дээр л зураад байгаа шүү. Тэгэхээр нэг ийм хэмжээс л зураад байгаа тийм ээ. Тэр чинь нөгөө 3G болоод 5G рүү орох юм бол яг нөгөө шулуун шугам заагаад ирэнгүүт гамма долгисол төр хүрдэг. Дойлын цохилт нь 1 секундэд тэг болдог. Энэ үед нөгөө тэр цэвэр ариун бодолч байна уу, хар бодолч байна уу энэс ангижирч чадна. Тэр үед булчирхайн системээс дандаа бал гэдэг команд ялгарч эхэлдэг. Тэрнийг удирддаг булчирхай нь хаан булчирхай буюу гипоталамус гэж нэрлэсэн байгаа шүү дээ. Тийм ээ. Тэгээд гипокэмп гэж нэрлэж байгаа. Булчирхайн тогтолцоогоор кемп гэж юу хэлж байгаа вэ тийм ээ. Энэ булчирхайн тогтолцооны систем гэсэн үг байхгүй тийм ээ. Дааврын системийг чинь гипокэмп гэж нэрлэдэг байгаа юм тийм үү. Энэ дотор нөгөө монголоор бол энийг айл хэзээний ахуй болгох том ухаан гэж хэлсэн байдаг байхгүй юу. Гипокэмпийг ухаантай хүн шүү гэж хэлж байгаа. Гипокэмптийн нөгөө бодлын эрчмээр хийсэн бохиргүй юм шүү гэдгийг хэлээд байгаа юм байхгүй юу. За ингээд гипокэмптийн ариун чанартай болоод ирэхдээ нөгөө хүний биеийн бүх эрхтэнүүд амарч эхэлдэг. Тэгэнгүүт булчирхайн тогтолцоо буюу нөгөө металлын тийм ээ метаболизм гэж нэрлэдэг байдаг тийм ээ. Төмөр мохуудын булчирхайн тогтолцоонууд чинь эрчимтэй ажиллаад эхэлдэг. Тэгээ энэ биологийн цагтай л да. Энийг бид нар хичээл дээр мөн дэлгэрүүлж үзсэн тийм ээ. Ингээ биологийн цагаараа явах төр нөгөө булчирхайн систем чинь эерэг тогтолцоо гэдэг команд авангуудаа нөгөө бодол чинь ариусч эхэлдэг. Тэгээд тарих нь эрүүл саруул урам зоригтой эрхэм дэд мэдлэгийг эрхэмлж идэг юм болдог.
Тэгэхээр бид дээд мэдлэг, эрхэм дээд мэдлэг гэж чухам юу хэлэв тийм ээ? Энэ бол сүнсний боловсрал болдог, сүүн эс болгож хөгжүүлдэг гэрлийн боловсрал буюу хайрын боловсрал юм байхгүй юу? Тэгтэл энэ хайрын боловсролоор энэ 100 энэ хүн төрлөختөн, дэлхийн хүн төрлөختөн өлсөд цангаж үхэх гэж байна шүү дээ. Ийм учраас бодлыг цэвэрлэхгүй юм бол ерөөсөө энэ цаашаа зөв явдаггүй юм байна. Дандаа харанхуй бодол дундуур умбасаар байгаа. Тэгээд мунхаг тэнэг нь ихтэй дэрдэг юм байна гэдгийг хэлсэн баг. За ингээд ухаангүй хүнийг бол мунхаг тэнэг л гэж хэлдэг тийм ээ. Мунхаг хүн гэдэг бол ерөөсөө мэдлийг хүсэх юм байц үнийг мунхаг хүн гэж хэлнэ. Тэгээд бүр мэдлэг нь байхгүй тийм ээ. Цэвэр нөгөө ариун эрхэм дээд мэдлэгийг байхгүй болгоод өөрийнхөө жоохон мэдлэгэнд солио орж гисэн хүнийг бол тэнэг хүн гэж хэлээд байгаа юм байхгүй тийм ээ. Тэгэхээр энэ бол шууд бодлоос хамааралтай байдаг юм байна шүү гэдгийг Монголын үг дээдс 800-ны өмнө цэцэн мэргэн гүн ухаан болгож боловсруулж тавьжээ. Ингээд энэ нь бие засаад гэрээ засаад төрөө зас гэсэн Чингис хааны цэцэн мэргэн философи болж үлдсэн шүү. Тэгтэл энэ бие засаад гэрээ зас гэдгийг Хятадын Хүнзийн онолгч гэсэн явж байдаг Сэхэтэн хүртэл гарч ирчээ сууж шүү. Тийм ээ. Энэ бол хэцүү юм да. Энээс л бид хол байх хэрэгтэй юм. Тийм учраас үндэсний үжлийн орон зай хоосроод ирэхдээ нэг ийм л юм болж байгаа. Ягаад гэвэл тэр хүнийч буруу бас биш юм л да. Хятадууд бол ийм юмыг одоо өөр юм болгож авахтай мундаг авьяастай уран чадвартай улсууд юм тийм ээ. Одоо бол тэрүүгээр гайхуулж дэлхийд патент хулгаалдгаараа бол Хятадууд үнэхээр гайхуулж байна тийм ээ. Энэ бол удахгүй өөрийнхөө унах нөхийг ухаад байгаамаа гэсэн үг байхгүй. Ийм л юм байх юм. Тийм учраас ийм үед л Монгол хүн биеийн засдаг ухаанд л үлдэх ёстой юм. Энэ бол бодлыг ариусгадаг ухаанаас эхлэх ёстой юм аа гэсэн. За ингээд ерөнхийдөө бодлын эрчим гэж чухам юу хэлээд байна тийм ээ. Надад энэс бохир юм юу байна? Тэгвэл энийг цэвэрлэхийн тулд би яах вэ гэдгийг л одоо та өөрөөсөө шүүн тунгаах хэрэгтэй юм. Ингэж өөрийнхөө бодлыг ариусгаж цэвэршүүлнэ. Ингээд та огт бодлого гэдэг командн дээр өөрийг нь хүргэж чадах юм бол энэ ерөөсөө тэр одоо Монгол уламжил тэр бясалгалын арга гэж хэлээд байгаа тийм ээ. Энэгээр бол тэр хамгийн уртдаа 30 минут хүртэл таны төвчээрийг шалгана. Тэгээд энэ нь тэрэнд хүрээд юу ч бодлого болж чадж байна шүү. Би өөрийнхөө биеийг мэдрэхгүй болтлоо. Бодол мэдрэх үгээс ангижирч чадлаа гэхэд энэ бол хураагдаад эхэлдэг. Хураагдсаар байгаад одоо сүүлд нь сурцсан хойно дадаад мэрэгчдсэн хойно дадуулсан хойно тэр сахилгыг сахиж төвчээрийг зааж сурсан дараа бол ерөөсөө нүдэн ханаад нэг 3-аас 3 минутын дотор л та юу ч бодохгүй юу бие мэдрэхгүй болтлоо тэр мэдрэхүй бодол хоёроос ангиж ирж сурдаг. Мэдрэхүй хайж хөхрээ дээш нь даатах тэгээд бодлыг өөрөөсөө гаргаж хай. Ийм л юм хэлж байгаа. Тэгж шатсан бол та бие оюун ухамсар гурвуулангийн эрүүл байлгадаг тэр энэ дээд цэцэн мэргэн ухаан дээр хүрч чадна гэсэн үг юм. Энийний дараа танд харин дээд оюунаас буюу удам ухсаанаас чинь шүү, тийм ээ. Хэн нэгэн бурханаас биш. Хэн нэгэн бурхан гэдэг чинь аав ээж л юм байхгүй юу? Тэгээд тэнгэрт мурдсан бол аав ээжээсэ, тийм ээ. Аав ээж энд байгаа бол өвөө эмээ тэнгэрт мурдсан дээдсүүдээсээ оюун санааны мэдээлэл авахыг онгод буух гэж хэлээд идэг юм тийм ээ. Тэндээс зөм бэлэг авч чаддаг болохын тулд бодлыг нам зогсоод сурдаг байх хэрэгтэй. Ингэж чадсан нөхцөлд 1 минутаас 3 минутын дотор та юу ч мэдрэхгүй дээшээгээ дээд оюунуудаа одоо нөгөө тарих оюуныхаа мэдрэхүйнүүдийг даатгаад ингээд л нам сууж чаддаг болно. Энэ үед таны бие эрхтэн систем чинь ямар ч хоруу чанартай одоо энэ коронавирусын тариа вакцинаар ирж байгаа хүчээр явж тариа өөрөө чинь бие рүү шахаж байгаа. Тийм ээ. Тэгэхдээ биднийг барьж аваад дарж аваад нухаж угаад хийгээгүй хүчтэй гэв тийм ээ. Харин бид энэнийг мэдэхгүй учраас энэ буруу ийм юмнуудыг хийлгээд байгаа шүү дээ тийм ээ. Ингээд энэний хоруу чанаруудыг хүртэл шатааж гаргадаг юм чинь энэ бодол ариусгах буюу өөрийн сэтгэлийг ариун болгох тэр. Тэгэхдээ таны дотоод гал 37-оос дээш хэмэд асч ирнэ. Тэгсэн байх тань дотор ямар ч хоруу чанартай элемент үлдэж чадахгүй шатааж чадна.
хамгийн гол нь энд итгэсэл байх нь чухал. Итгэхгүй юм бол та тэгээд л тэнд одоо тэр нөгөө вакцин нэртэй вирусаа хийлгээд л гүйгээд хас өөрөөгөө болчиход шүү тийм ээ. Хэрвээ хийлгэсэн бол энийг шатаах арга байна шүү гэдгийг бид танд хэлж өгөх, зааж өгөх гэдэг юм аа. Энэ бол манай Монголын өвөг дээдсийн хийж хэлж үлдээсэн гэрээ юм шүү. Тэрнээс би нэг зохиочод байгаа юм биш ээ гэж. За ингээд энэ хүргээд би Амандатыг энтэй холбогдуулаад бодлын нэрчинтэйг холбогдуулаад та бүхэн надаас тодорхой нэг жоохон асуулт асуугаад ярилцъя. За сайн байна уу, сайн байна уу. За бодлын эрчмийн биелэлт тухайд заавал энэ биелэлт тухайд бидний тодруулаач бодлын эрчмийн биелэлтийн тухай тодруулаач гэсэн үг юм байна тийм ээ. За бодлын эрчмийн биелэлт гэж хэлж байгаа шүү. Нөгөө бодол амьдлыг биелдэг гэх тийм ээ. Муу бодол бодоод л байх юм бол дандаа муу юм биелж идэг, амилж идэг. Тэрнийг нь нөгөө там гин тамдаггүй юу бол там чин тэр байхгүй гэж хэлээд байгаа юм тэр шүү дээ тийм ээ. Данзаа гаравж байгаа юм мэрэгэн сургаалт байгаа юм. Тэгэхээр муу бодол бодоод л байвал тэр чинь улам цааш нь таныг идээл, улам цааш нь нөгөө чөтгөрлөг, шулмслаг болгоод байдаг гэсэн үг байхгүй юу? Харин та энийг түү би муухай бодол бодохгүй гэд ингэж шившдэг шүү дээ тийм ээ. Монгол ах бай зүгээр зөндөөл байдаг тийм ээ. Түү би муухай бодол бодчихлоо, муу ярилчлаа гэд ингэдэг тийм ээ. Тэгээд дандаа муу бодол орж ирэх юм бол дандаа тэрнийг үгүй шүү хүлээж авахгүй. Зайлч хийгээд хөөж явах хэрэгтэй юм чинь тэр байхгүй муу бодол. Өөрөө чинь муу бодол хамгийн том дайсан гэж хэлээд байгаа шүү дээ. Харин эндийг дандаа эерэг сайн сайхан бодол тийм ээ. Хайрыг бясалгадаг байна гэдэг чинь дандаа эерэг сайн сайхныг бодож бясалгаж ерөөж илгээж бай гэсэн үг байхгүй. Ингэх юм бол таны бодол ариун байх тусмаа маш эрчтэй хүчтэй хүсэл чинь биелдэг юм болдог юм аа. Тэгэхээр дандаа хар бодол бодоод л байвал тэр чинь хар болоод хүслээр биелнэ гэж ийм болж байгаа юм шүү дээ тийм ээ. Ийм л юм байна. Ингээд энэнийг юу гэдэг вүлээ тийм ээ. Урт хэл хүзүү орооноч гэж хэлдэг тийм ээ. Одоо үг болгоод бодлоо бол үг болгоод хэлчихэнгүүтэл өөрийн чинь багал зурдаад авдаг ийм юм шүү гэсэн үг тийм ээ. За хүн бүр 5 мах байлгүй яг хүн болгонд ерөөсөө л байгалийн амьтан болгонд байгаа юм 5 мах бод. Харин хүнд бол бүр илүү 7 мах бод биш шүү тийм ээ. За ангаах хэлээр аюурведийн хэлээр бол 5 мах бодыг буюу 5 цул 6 сав эртнийг эрүүл байлгахын тулд 5 мах бодийн онол гэдгээр одоо ангаадаг. Харин бясалгалын онолоор бол 7 мах бодийн онол байдаг. Нөгөө ангаахын 5 мах бодийн онол дээр окторгуй мах бод, модон мах бод гэдэг 2 мах бод нэмэгдээд ингээд 7 мах бодтой байдаг юм шүү. Харин монгол хүн бол хизээнээсийн тэр окторгуй мах бодтойгоо маш эрчимтэй ажилдаг байсан. Тэгээд энийг нь харин шажны нөлөөллөөр мартчихад байгаа юм зүйл байгаа юм шүү тийм ээ. За төмөр бахмад хүн бүрд харилцсан за саяныхыг төмөр махбод хүмүүст харилцан адилгүй байдаг гэж ойлгож байгаа. Ийм тархины шүүрэл зөвхөн төмөр махбодод нөлөөлж байхад бусад махбодод яаж нөлөөлж байна вэ? Код нөлөөлөлгүй. Төмөр махбод одоо жишээлх юм бол Тэмүүрчин гэдэг нэр бол төмөрчин гэсэн нэр гэж тийм ээ. Тэр алтай хэлийг орчуулгаад Тэнгэрийн хэлээр тэгж хэлэгдсэн байдаг. Тэгээд энэ төөми эрчин гэж нэр бий л дээ. Тэгэхээр энэнийг одоо суурин соёл иргэншлийн буюу материалист сэтгэдэг оюун бол энийг төмөрчин гэх юм бол төмрийн дархал гэж ойлгож тэрнийг тэгж одоо орчуулж хэрэгэлдэг. Тэгэхээр амин чанар нь алдагчих гад байдаг учраас энийг нууцлаад товчоолсон байхгүй. Тэгээд Тэмүүрчин гэж нэрлсэн юм. Тэгэхээр төмөр махбодыг эрхшээч гэдэг нь тэр сэтгэлийг нь эзэмдүүл биеийг хаадах үлээ гэж хэлсэн. Ийм өндөр авьяастай зөн бэлгтэй тийм одоо агуу суутхан байсан юм а гэсэн үг тийм ээ. За ингээд энэ бол төмөр махбод бол
хүн бүрд харилцан адилгүй байдаг гэж ойлгож байна. Тийм ээ. Сэтгэлийн ариуслаасаа харилцан адилгүй болчиход байгаа юм шүү. Тэрнээс төмөр махбод бол ерөөсөө л хүнд оноогдсон яг тэр булчирхайн систем нь бол яг тогтмол ижилхэн юм байхгүй тийм ээ. Хүнд болоод харин амьтанд бол харилцан адилгүй энэ төлөвлөгдсөн програмчлагдаад хийчихсэн эренхээ дэнхээ буюу амин чанартай учраас төмөр мохот нь ондоо байдаг. Хүнд бол ухамсарт ухаанд хүнд бол уул нь ижил заяагдсан юм харин хөгжүүлэхтэй харилцан адилгүй хөгжүүлж тийм ээ хөнөөхтөн харилцан адилгүй хөнөөд юм аа гэсэн үг байхгүй. Тэгээ ийм тарихны шүүрэл зөвхөн төмөр мохотод нөлөөлж байхад бусад мохотод яаж нөлөөлдөг вэ? Бусад махбодод буюу 5 цул 6 сав эрхтэнд чинь эрүүл мэндийн дархлаа гэдэг юмыг хамгаалахад маш өндөр нөлөөтэй юм шүү. Энэнийг бол тэр эртний их философчдын дунд байдаг агуу Гиппократ гэдэг философч ангаахын эмч философч хүн тийм ээ. Одоо Гиппократын тангар гэж одоо хүртэл ангаахын дэлхийн хүн төрөлхтний ангаахын шинжлэх ухаанд зүтгэж байгаа зүтгэлтнүүд хэлдэг юм. Тэгэхээр энэ болвол ерөөсөө өөрийн чинь биеийн эрүүл мэнд, сэтгэлийн эрүүл мэнд, оюуны эрүүл мэнд буюу тэр ухамсарын эрүүл мэнд тийм ээ. Тийм ээ сэтгэл ухаан хоёр нийлээд оюуныг засаглаад ирэх дээр ухамсар маш өндөр түвшинд хөгждөг. Эннээсээ маш нөлөөлөлтэй байдаг юм аа. Тийм учраас бүх төвшөнд төмөр мохотыг л ариун чанарт гармонтой болгож өгөх юм бол бүгдийн асар өндөр дархлаатай болгож өгөх. Ийм л юм байна шүү. За дараагийнх нь за онгод бол хүн болгонд бүх зам бөөзөн гэдэг юм заяадаг юм шүү. Бясалгал хийдгүүч байсан онгодтой тийм үү? Шинжлэх ухааны эрдэмтнгүүд, агаа их суут хөгжмийн зохиолчид, агуу их яруу найрагчид бүгд онгодтой юм тийм ээ. За энэ нь бүх зам бөөзөн гэдэг юм ажиллахад онгод дандаа холбогддог юм шүү гэж байна. Тэгэхээр энэ бол ааврагаа тийм үү? Аавра гэдэг чинь бол гэрлэн бие. Бодлын эрчим гэдэг бол торсын бие. Энэ хоёрыг эгнэшгүй хязгааргүй байлгах юм бол онгод баруун солгоог үйлчилж байдаг юм юм аа. За гэрээрэн бясалгал сурах арга бол бид нар хэрэгжүүлж байгаа онлыг нь зөв үзье гэвэл бидний онлайнаар явж байгаа хичээл энд та яг ингэж бясалгал зөв бясалгал болно шүү. Ингүүл даавар чинь зөв ялгарна, ингүүл буруу ялгарна гэдээ онлын заагаад өгчдөг. Тэгээд гэртээ сууж байгаад та онлайнаар энэ хичээлийг авчиж болдго юм аа. За ер нь бол ямар нэгэн бясалгалыг онолгүй хийх юм бол хоосон чанарын дайн болдог, хоосон чанар болдог тийм ээ. Тэгэхээр хоосон дотроос энерги хизээч бий болохгүй шүү гэд Эйнштейн баталсан байгаа юм тийм үү. Тэгэхээр буддын гүн ухааны хоосон чанарын онол гэдэг маань усан мэлмид харагдаагүй тэр хэд бичил оюунчлал буюу тэр хэд бичил мэдээллийг тээж байгаа устгагчийн гээлий гэж нэрлсэн. Тэрнийг хоосон юм шүү. Тийм ээ. Нүдэнд харагдахгүй болохоор л тэгээд байгаа. Тэрнээс шинжлэх ухааны нэг бол нөгөө нанотехнологи, пикотехнологи, фемтотехнологи гэдэг бүр торсын технологи гэдэг юм руу нэвтрээд энийг явж байгаа юм байна. Тэгэхээр энэ ямар нэгэн залуургүйгээр буюу ямар нэг онолгүйгээр хоосон бясалгаж болдоггүй юм аа. Энэ онлыг үзчих юм бол цаашаагаан бясалгаж сурахад дадаж мэрэгшгэд бол их сайн болно. Тийм учраас онлыг заавал үзэх ёстой шүү. Ийм л юм байна. За бодол сэтгэлээ ариусгах гээд зөндөө хайсан. За гаднаас хайгаад болдохгүй хэн нэгэн лам багшаас, хэн нэгэн бөө багшаас, хэн нэгэн оюуны багшаас тийм ээ хайгаад болдохгүй. Бодол сэтгэлийн ариусгадаг чадвар өөрийн чинь дотор байдаг юм аа. Тэрнийг харин яаж тэрэндээ хүрч очих вэ гэдгийг бол бид нар заагаад өгдөг, сургаад өгдөг, онлыг нь тийм ээ мэдүүлээд өгдөг юм байна шүү тийм ээ. За тийм учраас бодол сэтгэлээ ариусгадаг тэр ухааныг л сая ярьж штэ тийм ээ товчоор. Тэгэхээр ерөөсөө л
сэтгэлийн ариун байлгыг гэвэл өөртөө хар муу бодлыг ерөөсөө ч битгий байлгах. Дандаа тэрнийг одоо өөрөөсөө хөөж бай, зайлуулж бай, гаргаж бай, хайж бай. Тийм үү? Тэгтээ энийг гал руу хаях юм бол лаатай. Лаагаан урдаан тавьчихад ингээд лаа бариад урдаан тавьчихад одоо бид нар бол зуух тулгтай гал төлдөггүй орон сууцнд амьдэрдэг улсууд бол дамаа, тийм ээ. Өглөө оройд одоо гал төлдөг, гал өсөөн төлдөг зуух тулгтай улсууд бол энэ бас арай гайгүй ариун шүү. За ингээд энэ галтай, лаатай бясалгах юм бол бодлыг чинь бол маш сайн цэвэрлдэг юм аа. Гал дотор ухамсар бий шүү. Мэдээллийг ариусгадаг тийм ухамсар байдгийн шүү. Тэгээд лааны гал ухамсарыг цэвэрлээд тэр нөгөө бодлыг цэвэрлээд ирэхээр шат гэдэг дуурна, гол нь бадамлна. Тэгээд одоо тэр цаашаа улам гоё хөгжилтэй болдог ийм юмнууд байна. Тийм учраас одоо шашны лам нарч бай, лам багш нарч бай, бөөгийн одоо онгодтой улаач нарч бай, амьдрал ах үед чинь тань хувь хүн таны амьдралд ах үед чинь гэр оронд чинь ямар нэгэн асуудал проблем ургаад ирэхээр дандаа галын чинь их л засаад байдаг. Галын тэнгэрийн чинь засаад, галын тэнгэрийн чинь дуудаад, өв дээдсийн чинь тэнд залж байгаад ингээд холбож хэлхээд өгөөд байдаг юм байдаг шүү. Тэгэхээр дотоод гал. Тэгэхээр уг нь бол сэтгэлийн чинь гал бадарч байх юм бол тулга зууханд чинь гал олдно гэж ингэж хэлсэн байдаг тийм ээ. Түлш гал олдно гэж ингэж Монгол ёс заншилд бол сургасан байдаг. За тэгэхээр бодол сэтгэлийн ариусгах гэдэг энэ галаар маш сайн ариусдаг юм аа гэдгийг хэлж байгаа юм. За даралт ихсэхээр сэтгэл тогтворгүй болж муу бодлууд их орж ирэх юм. Даралтны юм уусны дараа сайхан болчих юм гэж өөрийгөө ажиглаад байна. Уг нь давс хэрэглэгдэггүй юм, цусны даралт давс хэрэглэгдэггүй юм гэж байна тийм ээ. Цусны даралт сэтгэл санаа бодол гурвын хамаарлын талаар хэлж өгнө. Цусны даралт сэтгэл санаа бодлын талаар. За тэр энэ мелатонин гэдэг даавар тэр хаан булчирхав гипоталамусаас үндсэн даавар нь гарч ирдэг. Энэ дааврыг маш эрчимтэй ялгаруулъя гэвэл огт бодлого болж сур. Тэнгүүт ялгарна. Тэгээд тэр мелатонин гарч ирээд серотонин, гистамин гэдэг үндсэн гурван даавар болно. Энэ гурван даавар нэг нь мэдрэлийн, мелатонин гэдэг даавар мэдрэлийн хий судал дундуур чинь нейрон буюу энергийн хүч болоод урсаж эхэлнэ. Тэгээд 506 сав эрхтэн буюу аман хүзүүнээс чинь ахар сүлний үзүүр хүртэл үндсэн мэдрэлийн цэгүүдийг чөлөөлж өгснөөр даралтын өвчин гэдэг юм алга болно. Энийг бид нар хичээл дээр маш дэлгэрүүлж үздэг. За нэгдүгээр ам асгалыг байнга сайн доктортой хийх юм бол даралт ихсэх өвчнөөс ангиж ирч чадна. Тэр нь яаж байгаа вэ гэхээр мэдрэлийн нейроныг 506 сав эрхтэн буюу тэр энэ захын мэдрэлийн төв цэгүүд дээр ямар ч гацаагүй болгож ингэж дэлгэрүүлж чаддаг. Ингэхээр та бас даралтгүй болж чаднаа. Ямар нэгэн мөнгө төгрөг зарцуулахгүйгээр тийм ээ. За мэдээж хэрэг даралт ихтэн гэдэг тогтворгүй болно гэдэг бол энэ даавруудын дутагдлаас болоод зөвхөн цусан судасны захын мэдрэлийн судаснуудад их ачаалал өгч байгаа хэлбэр. Тэгээд тархиндаа нөлөөлөхөөр л даралт ихтлээ гэж ойлгож мэдэрч байгаагаас энэ тэндээ одоо жишээлбэл бол хуруу гарын чинь арьсан дээр тийм ээ хөл гарын чинь арьсан дээр энэ тэнд юуд ч зохиогүй байхад улаан толб болчихсон юм уу ингээд хүрэнтэй дулаагаад ямар цогцсон юм шиг ингээд нөжирч цус нүгүйгээд ирдэг цаад арьсныхын цаана энэ бол энэ тэнд байгаа захын ялгсан судснуудын харуулт хагаралтууд юм шүү дээ тийм ээ. Тэгээд тэр яаж байгаа юм гэхээр нөгөө гурван судлыг гурвуулангийн тэгш ажиллуулчих бол энэ даралт огт байхгүй болчихдог. Тэгэхээр тэрнийг нь амьсгал, бясалгал гэдэг хоёр зүйлээр үйлдэхүүнээр энийг одоо даралтгүй болгодог юм байгаа юм. Харуултгүй болгодог юм байгаа юм шүү. За бодол гэдэг өөрийн биетэй бас оронтой бодит зүйл гэж ойлгодог тийм ээ. Бодол бол биелэхийн үг болж гарч ирдэг тийм ээ. Тэгэхээр бодол дотроо бодиттой биетэй энерги юм байхгүй юу тийм үү? Энергийн цулдал юм байхгүй юу? Тэгээд тэр нь хар энергийн цулдал болоод ирэхдээ нөгөө контакт буюу масслах ийм одоо үзэгдэл болно гэсэн үг шүү. Тэгээд тэр нь бол тийм ээ одоо уур хорсол болж ингэж хувраад идэг юм байна.
ухамсарын төвчний, сөрөг төвчний юм зүйл тийм ээ. За ингээд энэ нь бол бүр үг болж гарч ирдэг тийм ээ. Тэгээд энэ нь бол дандаа гэртийн цухлын үг хэрэгэлцгээдэг, орших уйдаан зүхлийн үг хэрэгэлцгээдэг ийм хар нэг гэмийг бүтээчихэд байгаа байхгүй. Тэгэхээр энэ бодлон хариуцах юм бол үг чинь хариулсан. Муу үгийн хэрэглэнээс татгалздаг тийм ээ. Өөрийгөө сэтгэл чинь оюунаа шүүдэг, тунгаадаг болно. Тэгснээр ухаан дэлж эхэлдэг юм юм байна. За хүн бусад бодгалтай нарийн эрчимийн холбоотой байдаг гэсэн тухайн бодгалтай муу эрчимээр холбогдож байгаа тохиолдолд хэрхэн тэр эрчимийг таслах вэ? За мэдээж тийм ээ гэрийн тэжээвэр амьтдгаа юм уу мал ах уйтайгаа тийм ээ байгалийн амьтдтай дандаа бодлын эрчимээр холбоотой байдаг. Жишээлх юм бол ууланд байгаа буг чон хоёр хүний эрчим торс хөх торстой байнгын холбоотой байдаг учраас энэ аюултай нөхөр над руу ирж явна гэдгийг мэддэг л байхгүй тийм ээ. Тэгтэл ямар ч гэмгүй хоргүй тийм одоо зэвсэггүй тийм ан хийхтэй зэвсэггүй хүний бол чон амддаггүй шүү дээ. Энэ бол нөгөө энергийн шалтгаацл буюу нөгөө бодлын эрчмийн шалтгаацл байдаг байхгүй юу. За ингэхээр энэ жишээлх юм бол суурин иргэнд байгаа нөхцөлд тийм ээ. Тэр эрчмийг яаж таслах вэ гэж тийм мэдээж энэнийг хайрлан инэрхүүгээр таслана. Хайрлаад инрээд тийм ээ. Өө ямар гоё юм бэ гэд нэг буг ууланд явж байгаа буг согоо хараад ингэнгүүт чинь нөгөө бодлын эрчим чинь ариун учраас тэндээс тэр амьтыг айж зүхтаадгүй тийм ээ. Тэр утгаан чи миний сайхныг хар, миний гоо згслэн хар гэд миний сайхан аялгуу дууг сонс гэд ингээд урамдах тэр хүн буг урамдахад хүний сэрэмсэр гэдэг мэдрэхүй дандаа эерэг төлөв дээр ажиллаж идэг. Тэгэхээр чон үлхад хүний сэрэмсэр гэдэг төлөв сөрөг төлөв дээр шууд ажилладаг буюу тэр нь бие арзаах, үс арзаах гэдэг тийм ээ. Бие зараах гэдэг үзэгдэл болдог шүү тийм ээ. Тэгэхээр энэ нэг дандаа эерэг талаас нь бодож байвал чон тэнд ууланд улаал би айгаадах юм байхгүй л байна тийм ээ. Тэр ирээд намайг барьж идэхгүй. Харин тэнд чон үлж юм ямар сайхан юм бэ? Энэ ёстой нөгөө фимер залбаатай юм шүү энэ амьтын шүү гэдэг ингээд нөгөө бүр чонын удамд гэж нөгөө чон шүтэх ёс гэдгээр хамтах юм бол таны сэрэмсэр гэдэг юм чинь ариун эерэг чанар дээр ажиллаж байгаа. Тэр нь даавар чинь дотоод шүрлийн даавар чинь бал болж байгаа юм дэр шүү гэсэн үг байхгүй. Тийм учраас байгалыг хайрлах ухаан гэдэг чинь тийм шүтэх ёс, ийм шүтэх ёс гэдэг ингээд тэр утгаар могоо шүтэх ёс гэж хүртэл бидний өвөг дээдсүүд үр хүүхдүүдэд зааж өгдөг байсан. Эд могоогоор оролдож тоглож болохгүй шүү. Тэр чинь өвдөх юм бол зовоох юм бол хатгадаг болохоос ийм одоо лусын амьтын юм шүү. Тэр одоо байх ёстой амьтын юм шүү гэдэг талаас нь шүтдэг, хүндэтгдэг болгож тэр нь шүтэх ёс гэдэг нь тэрнийг хайрладаг, инэрдэг ёс л гэсэн үг юм байхгүй. За лагшин тунгалгөө. За энэ Монголд нэг мэдчлээ. Лагшин тунгалгөө гэж. Лагшин тунгалаг байна. Би лагшин тунгалаг байна уу? Би явмхан лагшин тунгалаг байна уу гэж тийм ээ. Энэ бол дотоод шүүрэл чинь даавар чинь тунгалгөө гэсэн мэдчлэгээ юм шүү дээ. За гэлээ. За амар байна уу? Таны мэддэг юунд талархъя. Муу юм харуулахгүй, сонсохгүй, яриулахгүй байхыг анхаардаг байсан одоогийн энэ их муухай мэдээлүүд одоогийн энэ хүмүүст яаж нөлөөлж байна гэж бодож байна вэ та. Яг үнэ. Ерөөсөө л нөгөө гэртээ цухал гадаагаан зүхэл уралдуулаад байна гэдэг чинь дандаа энэ муу бодол, муу үгийн хэрэглээд бүр ерөөсөө бүр шунагч болгож хайчаад байна шүү дээ бүр тийм ээ. Тэгэл нэг л хүнтэй муудалцчих байвал тэр нэг их омголон тийм ээ омогшин гэдэг чинь энийг хэлээд байгаа шүү дээ. Тэгтэл уг нь бидний хүүхэд байхад бол омогшин гэдэг үг чинь нөгөө л тэгж ярьдаг юм уу ч гэдэг загнуулдаг л байсан үг байхгүй тийм ээ. Уурсах гэсэн үг шүү дээ. Тэгээд бидний үед бол багтай юм шүү, бахархалтай юм шүү гэж ярьдаг байсан. Монгол гэдгээрээ бид бахархах ёстой болохоос омогших ёстой юм бишээ гэж тийм ээ. Ингээд бид 90 оноос хойш омогшил гэдэг юмтай болоод унсан чинь юу болов тийм ээ. Одоо жинхэнэ зүхлийн нийгэм, хар нийгэм дотор амьдраад шүү дээ. Суурин дотор тийм ээ. Тэгтэл хөдөө орон нутагт одоо сум сууриндаа яваад очиход тэнд ерөөсөө тийм одоо
тэр буруу харилцаа бол бараг байдаггүй юм байхгүй. Тэгээд бие биенийг таньдаг мэддэг учраас тэн дээр ёс зүйтэй хандаад байдаг. Улаанбаатарт танихгүй юм чинь гэсэн ойлголтоор бие биентэйг дандаа тэр буруу харилцаагаар харилцаад байдаг юм байна. Тэгтэл энэ ерөөсөө устдсан юм уу гэтэл хүний Монгол угсаатны тэр цаана нь байдаг тэр энерхүй нэмжин сэтгэл бол байж л байгаа юм байхгүй. Ганцхан нөгөө харилцаан дээр л энийг бий болгоод ингээд буруу хөвшилд дадчихад байна. Энээс л бид салах хэрэгтэй юм байхгүй. Чин сэтгэлээсээ модсон бодол биелдэг юм аа. Чин сэтгэлээсээ хүсэж бодоогүй бодол бол биелдэггүй юм байхгүй. Тэгэхдээ муу үг, муу бодол гэдэг бол дурдхийн төдөөд биелж яадаг. Сайн юм бодоод байхад чин сэтгэлээсээ бодож чаддаггүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр security гэдэг бодол биелдэг гэдэг тэр ном баригдад кино хүртэл биш үү? Тэрэн дээр бол чин сэтгэлээсээ энэнийг бие тийм ээ. Энэ ямар гоё юм бэ? Энэ ямар сайхан юм бэ? Энийг л би өөртөө бий болгоё, авъя гэдэг бодол төрөнгөт тэрнийг ямар нэг байдлаар хизээ нэгэн цагт тэр цаг хугацааны л асуудал байдаг. Явж байгаад тэрнийг яг авцсан л байж байгаа шүү тийм ээ. Тэгэхээр дандаа сэтгэл чинь ариун байж чин сэтгэлээсээ ариун бодлыг ундрааж чадах юм бол энэнийг Монгол ухаанд зайд барих ухаан гэж эзэмшсэн байсан Монголын хэвийн ухаан байдаг шүү. Тэгтэл суурин соёл иргэншил энийг огт мэддэггүй байсан юм шүү дээ тийм ээ. За ийм зүүд бодлын орчин хоёр нэг ижил biz байж болох уу? Зүүд биелэх гэж тийм ээ. За зүүд гэдэг бол хүний бодол биш юм шүү. Энэ бол яг тэр нөгөө өөр оршихугаас буюу дээд өвгдийн маань оршихугаас бидэнд өгч байгаа. Дээд оюунчлалаас бидэнд өгч байгаа зөв бэлэг юм шүү, тийм ээ. Зүүд бодол хоёр бол хүн яг зохиож зүүдэлж чаддаггүй үстэй, тийм ээ. Тэгэхээр тэр чинь бодол биш байгаа үстэй, тийм ээ. Харин хүн зохиож бодож чаддаг байхгүй юу? Тийм учраас ингэж ангилж салах хэрэгтэй юм, тийм ээ. Мэдээж зүүд бол зөв бэлэг учраас энэ маш зөнтэй улсууд бол зүүдээр нь тийм ээ уламжлалтай, удамшилтай байдаг шүү. Зүүд нь биелдэг улсууд байдаг шүү дээ, тийм ээ. За зүүд нэг тийм юм болох гээд байнгут энэ чинь одоо яг ийм зөв бэлэг өглөө шүү. Энийг би яаж хамгаалах вэ гэдгийг өөрөө бодож тэрнийг хамгаалж хар муу зүүдийг бол дандаа засч залруулж байх хэрэгтэй. Энийг хувь тавиланд хөтлөгдөх биш, хувь тавилангаар хөтөлж залж явах гэж хэлдэг шүү. За юм байна. За зэрвс орж ирсэн бодол биш байхгүй юу? Юу ч бодоогүй байчихдаг. Гэт нүдэн дундуур чинь жирэлзээд өнгөрдөг юм уу? Чихэнд чинь ингээд хилээд өнгөрдөг. Энэ бол зөв бэлэг юм шүү. Бодол зөн хоёрыг ялгаж сурах хэрэгтэй юм тийм ээ. Тэгээд тэр нь надад нэг яг тэгж орж ирээд байсан чинь энд ингээ биелжлээ шүү дээ. 2-3 хоногийн дараа юм уу? Тийм 2-3 цагийн дараа юм уу? 2-3 жилийн дараа ч юм уу? Биелцэн явж идэг. Энэ бол зэрвсхэн орж ирдэг гэдэг чинь бодол биш. Зөв бэлэг байдаг байхгүй юу? Энийг барьж авдаг чадвар нь бөхцөн бөөцөн хүн болгонд байдаг юм шүү. Энийг л хөгжүүлчих юм бол энэ одоо бодол зөн хоёроо ялгаж сурнаа гэсэн үг шүү дээ, тийм ээ. За ингээд энэ хүргээд өндөрлөе. Таалан сонссон та бүхэн талархлаа. Ингээд уламжилт бидний сургалт бол Мон огоо бол пэйж группээр маань энэ төлөвлөгөө сургалтын зарууд бол байж байгаа. Энэ одоо ивент, клуб хаус, лайв тийм ээ. Энэ юмнууд байж байгаа. Тэгээд та бүхэн цаашдаа бидний энэ холбоо сүлбэгээр холбогдож энэ цуврал одоо энэ лайв сонсож байгаа хүмүүс бол манай тэр Мон огоо групп, пэйж группийн 30 хэддэх нь болж байгаа. Энэ чинь 36 дахь нь болж байгаа болов. Энэ лайвуд байгаа. Энэ бол дандаа Монголын уламжлал энэ дэлхийн одоо шинжлэх ухааны дэвшиж байгаа олж хүрч байгаа онолтой яаж нөхцөлдөж байна вэ? Шашны тэр философиудтай яаж нөхцөлдөж байна вэ гэдгийг л бидний ёс заншил цаана ийм энергийн гүн ухаан байгаа шүү гэдгийг бид нар ярилцаад хэлэлцээд энэ сарыг одоо 12 сарыг
21 оноо Монголынхан уламжлалт үндэсний үзлийн орон зайг нөхөх энергийн гүн ухааны онолоор бид нарт залуучуудын тарихынд мэдлэг зохион эрчимд нь өргөл болгож өргөх гэж байгаамаа. Тэгээд та бүхэн энд идэвхтэй оролцож байгаараа цааш нь олон сайхан хүмүүстэй энийг уламжилж сонсгож өгч байгаарай гэж хүсэн өрөөгөө өнөөдрийнхээ лайвыг өндөрлөе.